За энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо бүр өдөр биш орой очихлоо те. Бид нар аюу олон цаг хурлаа. За өнөөдрийн хурлын гол асуудал болохоор бид нэр иргэдийнхаа те төрийн бас байгууллагуудынхаа үгийг сонсъё гэж бодсон. Тэгээ энэ үйл ажиллагаагаа болохоор Ардсан намын бүлэг, Ардсан намын хүний эрхийн хороо, Ардсан намын хуульчид тэгээд дээрээс нь төрийн бас байгууллагуудтайгаа хамтарч хийж байгаамаа. За өнөөдрийн хурал бол маш амжилттай боллоо. Бид нар бол та бүхнүүдийнхээ саналуудыг уяалаа. Бүгдийг бичиж авсан. Тэгээ харьяалагдах байгууллагууд дээр нь анхаарч ажиллах, өргөдлүүдийг өгөх, эргэж холбогдох гэдэг асуудлуудыг бид нэр ярих болно. Тэгээ өнөөдрийн хурал дээр гол асуудлууд маань хүүхдийн эрхийн асуудал яригдлаа. Хуулийн өөрчлөлтүүдийн асуудал яригдлаа. Нийслэлийн асуудал яригдлаа. Түлшнээс олж хүний эрхийн асуудал хөндөгж байгаа асуудлыг яригдлаа. Тэгээд дээрээс нь цагдаа хүчний байгууллага болон багш эмч нарынхаа цалингийн нэмэх асуудал, тэтгэврийн иргэдийнхаа цалин нэмэх, зээлийнхээ үг багасгах гэдэг асуудлууд. Энэ бүх асуудлуудыг бид нэр энчээ бичээд авсан байгаа. Тэгээ энэ ч жил нэг л удаа болдог энэ арга хэмжээ маань. Та бүхнийхээ гомдол, хүсэл, саналтуудыг манай хүний эрхийн хороо болон манай Ардсан намын бүлгийнх нь хамтарч ажиллаад тухайн байгууллагад нь өргөдөл гомдол өгөөд шийдвэр хийх хичээнэ. Тийм учраас та бүхэн маань энэ арга хэмжээнд дээр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд дээрээс нь өргөдөлтөд дахиад гомдлууд байх юм бол манай хүний эрхийн хороонд хандаж болно гэдгийг хэлэх гэсэн маа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд ирсэн та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлье.